Хит бялуурсан улсын их хурл бүрдлээ. Энэ дотор бие даагчийн статусаар орсон цор ганц хүн бол Баян зүрх дүүргээс хамгийн олон сонгогчийн санал аван гарч ирсэн дуучин Самандын Жавхлан. Тэрээр Монгол улсынхаа үндэсний уламжлалт хувцсыг өмсөн Монгол үндэсний зан заншлаа дээдлэн Монгол улсынхаа төлөө зүтгэхээ андгаалсан хүн юм. Тэр ч ёсороо сонгуулийнхаа сурталчилгааг морь унан хийж төгсгөлд нь үннээрээ бол үхэр тэргээр туулаа гүйцэтгэх юм хэмээн үхэр тэрэг хөлөглөн гэлдэрсээр ялд байгуулсан байлаа. Тэр бумаар нь цацаж тэнгэрээр нисэж өөрсдөө рекламцсан авилгачдыг үхэр тэргээр гүйснэ гэдэг бол үнэхээр гайхамшиг гэхээс өөр юу гэх вэ? Гэхдээ л юмд учир би Монголын ард түмэн Жавхландаа хайртай. Чамаагаа дэмжихгүй бол өөр хэнийг дэмжих вэ? Хийсэн бүтээсэн чинь олонний өмнө ил байгаа. Тусгаар Монгол дангаараа бус тархан суурьсан монголчууд бүгд л чамайг сонгогдсонд баярлаж суугаа гэсэн. Тийм болохоор одоо төрийн сэнти заларч төмний хувь зайг шийдэх болсон хүний ёсоор хэл хүүгээ бодож хий хүлээ цэгнэхгүйгээр хитэх туушрал хэнч биш болж өөрийгөө унгааж магадгүй санаж явагдав. Дээл хувцастай тэмцэх гэж их хурлд оршоон гэвэл дими балаа хүншгэл харагдана. Чуулганы танхимд өдөр бүр дээл бүс хэрэглэнэ гэдэг ч тай мэдэхгүй. Тэгээд ч ганц чам загнуулаад бүгдээрээ дээл өмсөж төвөг уднаа гэж юу ах вэ? Товчхон хэлэхэд Монгол дээлтэй биш, Монгол төрийн давхар дээлтэй тэмц. Хууль бус юмтай тэмц, худлаа муухай хулгайтай тэмц. Ах цахаа хүндэлж авах гэгийн ухаанаар ханд. Энэ үгийг санаж явахд болохгүй зүйл гэж үгүй дээ.